Сайн байцгаана хүмүүстээ. Энэ өдрийн мэнд төргий. Өнөөдрийн хичээл дуурайн зохиож бичих солон шүлэг. Сурагчийн 138 дугаар утсаа нэгээрээ. За хичээлийн маань зорилго байгалийн үзэгдлийг таних, солон шүлгийг зээжлэх, солон шүлгийг дуурайн зохиож бичих, загварын дагуу өгүүлбэр зохиож бичих гэсэн зорилготой байгаа. За багшин самбар дээр зураг өгсөн байна. Эдгээр зургийг юуны зураг гэдэг бүгдээрээ хамтдаа ажиглацгаая. За энэ юуны зураг өгөхтэй. За борооны зураг тийм ээ, бороо орж. Энэ бол цас орж байна. За энэ бол бидний мэдээ солонго. За энэ салхи хүлээж тийм ээ, зөөлөн салхи. Эдгээрийг байгалийн үзэгдэл гэж нэрлэдэг. Самбар дээр 4 өгүүлбэр гарч ирнэ. Эдгээр өгүүлбэрийн аль тохирохт нь 4 үзэгдлээ нөхөж чигнэ. За эхний өгүүлбэрийг уншъя. Энэ өгвөл цэг баг орсон гэсэн байна. За дараагийн өгүүлбэр. Зун хаяа цэг хацар илбэн. За дараагийн өгүүлбэр. Борооны дараа нар гарч цэг татав гэсэн байна. За дараагийн өгүүлбэр. Үүл гарч тэнгэр дуугараад цэг орлоо гэсэн байна. За энэ 4 өгүүлбэрт байгалийн 4 үзэгдлээ аль тохирохыг нөхөж чинь тийм ээ. За эхний өгүүлбэр. Энэ өвөл цэг баг орсон гэсэн байна. За өвөл юу ордог вэ хүмүүстээ? Байгалийн 4 үзэгдлээ бүгдээрээ харъя. Цас, солон, зөөлөн салхи, бороо гэсэн байна. Хамгийн тохирох нь аль хүмүүстээ? За өвөл мэдээж цас ордог. Борооны дараа нар гарч солон татдаг. Зун хаяа цэг хацар илбэн. Зун зөөлөн салхи хацар илбэн. Дараагийн өгүүлбэр үүл гарч тэнгэр дуугараад бороо орлоо гэсэн байна. За дараагийн өгүүлбэрт бороо гэдэг үгийг нөхөх нь тийм ээ. За солонго гэдэг шүлгийг багшигаа дагаад уншаарай хүмүүстээ. Солонго. Намра борооны дараа нар таатай ээлээ. Өнгөрсөн борооны наагур өнгийн солонго татлаа. Тэр солонгыг барих гэж тэнхээгээрээ бид хурдлав. Цавирг солонго харин цаашаа зүгтэн одов. Байгалийн сайхан солонгыг барьж болохгүйг мэдэв. Зохиолч маань ядмаа. Солонгын 7 өнгийг бид мэднэ тийм ээ. За ямар өнгө байдаг вүлээ? Улаан, улбор шар, ногоон, бүдэг зинхэр, хөөх, нийл ягаан гэсэн 7 өнгөөс бүрддэг. Багш та нарыг солонгын 7 өнгөө мартахгүй зээжлээсэй гэсэн үгнээс өгүүлбэр бэлдсэн байна. За улаан өнгийг урд гэдэг үгтэй зөөлсөн байна. Эхнийх нь үсгүүдийг хараад байвал бүгд адилхан үсгээр хэлсэн байна. За улбор шар гэдгийг уулын бэлт гэдэг үгтэй зөөлсөн. Шар гэдэг өнгийг шагдар гэдэг үгтэй зөөлсөн. Ногооныг ноёны, цэнхрийг цэргүүд, хөхийг хатарч, нийл ягааныг ягаан гэдгийг явна гэдэг үгтэй зөөрлээд уулын бэлт шагдар ноёны цэргүүд хатарч явна гэсэн өгүүлбэр болгож хэлбэрчилж чийжилж болох нэ. Энэ өгүүлбэрээ бичээд аваарай хүмүүстээ. Ямар үед солонго татдаг вэ? Багшийн асуултанд хариулаарай хүмүүстээ. Мэдээж бороо орсны дараа солонго татдаг тийм ээ. За дараагийн асуулт. Солонгыг барьж болдгүй учир юу вэ? Зөвхөн нүдэнд харагддаг, гарт баригддаггүй байгалийн үзэгдэл байна. За дараах өгүүлбэрийн өнгөөр ялгсан үгсийг ажиглаад хамтдаа уншицгаая. Солонго татав. Өнгийн солонго татав. Тэр солонгыг солонго цэцгээ 2 сонирхов гэсэн байна. За 3 дугаар өгүүлбэрийг ажиглая. Солонго цэцгээгээд хүний нэрийг томоор бичсэн байна тийм ээ.
За тэгвэл энд яагаад солонго гэдгийг жижигээр бичсэн юм бол хоёрдугаар өгүүлбэр дээр бас солонго гэдгийг жижигээр бичсэн байна. Эхний өгүүлбэр дээр харин солонго гэдгийг томоор бичсэн байна, тийм ээ? За яагаад ингэж бичсэн юм бол за оноос нь нэр буюу хүний нэрийг өгүүлбэрийн дунд ч байсан, эхэнд ч байсан томоор бичдэг. Харин ерийн нэр буюу солонго, цэцэг, навч гэх мэтчлэн үгсийг өгүүлбэрийн дунд жижигээр бичдэг. Харин өгүүлбэрийнх нь томоор бичдэг. Сэдв тохирох өгүүлбэрийг хамтдаа зохицгоё. Эхний үг бол 1, 2 үгтэй өгүүлбэр зохионо. Дараагийнх нь 1, 2, 3 үгтэй өгүүлбэр зохионо. Дараагийнх нь 1, 2, 3, 4 үгтэй өгүүлбэр зохионо. За дэвтэртээ зохиогоо бичээрэй хүүхдүүд. За багш нь өөрийнхөө зохиосныг та нарт харуулъя. Нар, мандав. Дараагийн өгүүлбэр нар баруунаас мандав. Гурав дахь өгүүлбэр нар уурлын цаанаас мандав. За энэ мэтчлэн багш шиг зохиогоорой хүүхдүүд. Номинжин гэдэг охин солонго гэдэг шүлгийг өөрчлөн өөрийнхоороо ингэж зохиосон байна. За багштайгаа хамтдаа уншаарай хүүхдүүд. Солонго зөөлөн борооны дараа өнгийн солонго татав. Зургийн дэвтэр аваад өнгийн солонго зурв. Тэнүү гэдэг хүү ямар шүлгийг зохиосныг хамтдаа уншъя. Солонго нартай бороо ороход номон солонго татав. Номлосон тэр солонгыг найзтайгаа хамт сонирхов. Тэнүүхүү ийм солонго гэдэг шүлэг зохиосон байна. За тэгвэл та нар дэвтэртээ дөрвөн мөртэй солонго гэдэг сэдвтэй шүлэг зохиогоорой. За зохиосныхаа дараа өөрсдийгөө үнэлнэ. Дөрвөн мөрт дуурайн зохиож чадсан бол өөртөө энэ үнэлгийг, дөрвөн мөртийг дотор зохиосон бол хоёр дахь үнэлгийг, дөрвөн мөртийг зохиож чадаагүй бол гурав дахь үнэлгийг тавиарай хүүхдүүд. Эдгээр хоёр үгийг дэвтэртээ бичиж аваад нүдэлж тогтоогоорой хүүхдүүд. Эхний үг солонгийг, дараагийн үг байгалийн. За энэ хоёр үгийг дэвтэртээ бичээд нүдлэх нь. За одоо гэрийн даалгавраа тэмдэглэцгээе. Солонго шүлгийн дэвтэртээ хуулж аваад цээжлэх, сурах бичгийн 139 дугаар хуудасны дасгал 8-ыг хийгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.